Минасан конnichiwa. За ингээд өнөөдрөөсөө та бүхэндээ N2 төвшний дүрмүүдийг Монгол тайлбартаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн тухайд А-гийн нийтдээ 11 дүрм тайлбарлах болно. Ингээд хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдрийн хамгийн ихний дүрм болохоор Ageku. Гол утга нь болохоор ямарваа нэгэн зүйл хийгээд тийм ээ. Түүний үр дүн санснаар болсонгүй тийм ээ. Таагүй үр дүн гарсан гэсэн санаа илэрхийлж байгаа. За эхний хэлбэр Kareto Kuchiginkao Kurikaishita Ageku Wakareru Koto ni natta. Kareto Kuchiginkao Kurikaishita Ageku Wakareru Koto ni natta. Найзлуутайгаа ингээ маргалдаад одоо хэрэлдсэн байна тийм ээ. Ямар нэгэн байдлаар. Тэгээ хамгийн гол нь Kurikaishita Ageku буюу олон дахин давтагтаад олон дахин маргалдсан. Үүний үр дүн юу болсон гэхээр салхаар болсон гэсэн утгаар хэлж байна. Дараагийн хэлбэр Isshokenmei ni Hashita Ageku Basu ni Nori Okurete Shimatta. Isshokenmei ni Hashita Ageku Basu ni Nori Okurete Shimatta. Байдаг чадвараа хамаг хурдаараа гүйсэн боловч үр дүн юу болж өндөрсөн гэхээр автоснасаа хоцорсон гэсэн утгаар хэлж байна. За дараагийн дүрм Amari эсвэл Amari ni ийм хоёр янз байгаа юм шүү тийм ээ. Гол утга нь болохоор ямарваа нэгэн зүйл хэмжээс хитрхи тийм байх, хитрхи ийм байх гэсэн санаа илэрхийлж байгаа. Жишээ хэлбэр Isoide ita amari ni daiji na shoroi o ie ni wasurete kite shimatta. Isoide ita amari ni daiji na shoroi o ie ni wasurete kite shimatta. Бүр маш их яараад тийм ээ. Үүнийхээ улмаас яасан гэхээр маш чухал бичвэрнтэй гэртээ марцчихад иржээ гэсэн утга байна. Дараагийн хэлбэр Daigaku no Nyugaku Shiken de wa kangae sugita amari jikan ga tarizu saigo made tokenakatta. Daigaku no Nyugaku Shiken de wa kangae sugita amari jikan ga tarizu saigo made tokenakatta. Их сургуулийн эзлэж жаргалтын үеэр кангаe sugita amari одоо хит их бодсны улмаас бодох цаг тийм ээ. Бодохдоо их цаг зарцуулах учраас шалгалтын цагт одоо амжиж одоо бүгдийг хийж чадсангүй гэсэн санаа илэрхийлж байна. Ингээд дараагийн дүрм Amari no ni эсвэл Amari no de. Ямар утгатай вэ? Төрөвчтэй юу н ойролцоо юм байна. Альва хэмжээ хитрэх, хит тийм байх, хит ийм байх гэсэн утгаар илэрхийлж байна. Жишээ хэлбэр Amari no atsusa ni earcon na shiu de wa seikatsu dekinai. Amari no atsusa ni earcon na shiu de wa seikatsu dekinai. За энэ яг одоо Японд амьдарч байгаа амьдарч байсан хүмүүс бол сайн мэдэх тийм ээ. Японы зам бол маш халуун. Amari no atsusa ni хит халуун байна. Тийм учраас earcon na shiu de wa air condition-гүйгээр seikatsu dekinai амьдрах боломжгүй амьдрах хэцүү гэсэн хэлж байна тийм ээ. Дараагийн хэлбэр Amari no kyofu de koe mo denakatta. Amari no kyofu de koe mo denakatta. Маш их айж балмагдсан, маш их айсан. Тийм учраас koe mo denakatta хоолой гарсангүй, дуу гарсангүй гэсэн хэлж байна тийм ээ. За тэгвэл дараагийн дүрм Ijo wa энэ дүрмийн гол санаа болохоор тэгсэн учраас, ингэсэн учраас мэдээж үр дүн ингэнэ гэсэн санаа илэрхийлж байгаа. Жишээ хэлбэр Wareware no himitsu o shirareta ijo ikashite wa okenai. Wareware no himitsu o shirareta ijo ikashite wa okenai.
Бидний нууцыг наадам чи мэдчихлээ, тийм ээ? Дакара тийм учраас тоозен мэдээж яах ёстой вэ? Икаштева окенай. Амьд үлдээж болохгүй гэж. За дараагийн жишээ хэлбэр. Keiyakushoни sign shita ijo hikikaisu koto wa dekinai. Keiyakushoni sign shita ijo hikikaisu koto wa dekinai. За гэрээнд гарын үсэг зурсан, тийм ээ? Дакара тийм учраас тоозен мэдээж хикикайсу котова дикинай. Үүнийг буцаах боломжгүй. Та гарын үсэг зурсан шүү дээ гэсэн санаа илэрхийлж байна. Ингээд дараагийн дүрм рүү оръё. Ипподе. За энэ дүрм маань хоёр утгатай байна. Эхний утга нь болохоор хикаку буюу энэ дүрмийн гол утга нь болохоор альва хоёр зүйлийг харьцуулж байгаа. Ийм байхад ийм байна. Тийм байхад тийм байна гэж. За тэгвэл хоёр дахь утга нь болохоор ямарваа нэг хоёр зүйлийг зэрэгцүүлж байна. Өөрөөр хэлбэл ийм байна, тийм байна. Энэ болохоор эсрэг утга гэсэн утга огт биш. Эхний утга нь болохоор эсрэг утга, тийм ээ. Харин дараагийнх нь болохоор энэ хүн энийг ч чадна, бас тэрийг чадна гэсэн утга илэрхийлж байгаа гэж ойлгож болох нэ. Ингээд жишээ хэлбэр рүү орцгоё. Том сан wa Nihongo go hanaseru ippo de Chugoku go mo hanaseru. Том сан wa Nihongo ga hanaseru ippo de Chugoku go mo hanaseru. Том сан Японоор чадна. Бас хятадаар ч гэсэн ярьж чадна гэж. За дараагийн жишээ хэлбэр Kaiga Ryoko wa Hinichijo taiken dekiru koto kara tanoshii to kanjiru koto ga oi ippo de fuan na koto mo aru. Kaiga Ryoko wa Hinichijo taiken dekiru koto kara tanoshii to kanjiru koto ga oi ippo de fuan na koto mo aru. За юу гэсэн үг вэ? Гадаад руу аялна гэдэг бол тийм ээ. Хиничжоо тайкен дэкэр гото. Энгийн зүйл биш тийм үү? Одоо шин сан зүйл үзэж харна, шин содон зүйл үзэж харна, тийм ээ? Тэр утгаараа таношито канжир гото гой. Мэдээж гоё байх, тийм ээ? Гоё мэдрэмж авах нь олонтой боловч эсрэгээрээ ипподе фуана котомаро. Бас төгшүүртэй, айцтай зүйл тийм үе бас байж болно, тийм ээ? Яг тэгвэл тухайн оронд анх удаа ч үзэж байгаа яг ямар улсын яг юунд дээр анхаарах хэрэгтэй гэдэг сайн мэдэхгүй байгаа тохиолдол мэдээж фуан на котомо ару. Ингээд дараагийн дүрм ирай. Гол утга нь иштекара имамад зүйтэй буюу за өмнө ямар нэгэн зүйл хийсэн байна те, ямар нэгэн үйлдэл процесс болсон байна. Тэр процесс одоо болтол үргэлжилж байгаа гэсэн санаа хэлж байгаа юм байна. Ингээд эхний жишээ хэлбэр 3年前に離婚して以来ずっと独身です。3年前に離婚して以来ずっと独身です。За 3 жилийн өмнө салсан байна. Тэр цаг үеэс хойш одоо ч гэсэндээ ганц бие хэвээрээ байгаа. 大学に入学以来生活のために毎日バイトしてる。大学に入学以来生活のために毎日バイトしてる. За их сургуульд хэлсэж орсон байна тийм ээ. Тэр үеэс хойш одоо хүртэл тийм ээ. Амьдралаа залгуулахын тулд, өдөрт мэргэжлийн мөнгө олохын тулд, төлбөрөө олохын тулд майничи байто штеру өдөр болгон цагийн ажил хийж байгаа гэж. За дараагийн дүрмд орцгоё. Дараагийн дүрм үвэдэ. За энэ дүрмийн гол болохоор эхлээд, тэгчээд, эхлээд үүнийг хийчгээд дараа тэгнэ, тэгсэн гэсэн хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эхний үйлдэлийг хийхгүйгээр дараагийн үйлдэл болох боломжгүй гэсэн хэлж байгаа. За жишээ хэлбэрээс илүү ойлгомжтой болох тийм ээ. Ryoshin tomo shikkari hanashi atta uwe de ryugaku suru koto ni kimimashita. Ryoshin tomo shikkari hanashi atta uwe de ryugaku suru koto ni kimimashita. За аав ээжтэйгээ эцэг эхтэйгээ тийм ээ. Одоо маш сайн нухацтай
харилцан ярилцаж, харилцан зөвлөлдсөний үндсэн дээр яахаар болсон гэхээр гадаадд зурхаар болсон гэж. Keiyaku内容をしっかりご確認の上でサインをお願いします。契約内容をしっかりご確認の上でサインをお願いします。За та гэрээнийхээ агуулгыг тийм ээ маш сайн уншиж нягтсны үндсэн дээр гарын үсгээ зураарай гэсэн утга байна. Дараагийн дүрм үедэ. Энэ дүрмийн гол утга нь тэгхийн тулд, ингэхийн тулд гэсэн утгаар хэлж байгаа юм байна. Жишээ өгүүлбэр Kaigai ryoko o tanoshimu ue de ichiban júyou na koto wa anzen kanri daro. Kaigai ryoko o tanoshimu ue de ichiban júyou na koto wa anzen kanri daro. За гадаадд аялах тийм ээ гадаадд аялж хөгжилдөхийн тулд хамгийн чухал зүйл бол мэдээж аюулгүй байдлаа хангах. Дараагийн өгүүлбэр Gingo 学習する上で大切なのはインプットとアウトプットのバランスだ。言語を学習する上で大切なのはインプットとアウトプットのバランスだ. Альваг хэдлийг тийм ээ сурахад хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр input буюу одоо авж байгаа мэдлэг тийм ээ болон output тэр мэдлэгээ гадагшлуулах хэн нэгэнтэй ярих бичих гэдэг юм те энийг хэлж байгаа. Үүний баланс буюу тэнцвэртэй байх нь чухал юм аа гэж. Зөвхөн input баадах юм бол нөгөө хэрэглэн дээр гарахгүй учраас сайжрахгүй гэсэн санаа илэрхийлж байна тийм ээ. За тэгвэл дараагийн хэлбэр дараагийн дүрм ueva гэсэн дүрм байна. Гол утга нь тийм учраас мэдээж тийм байх нь ийм учраас үр дүн ийм байна гэж санаа илэрхийлж байна. Жишээ хэлбэр прожекто лидерに選ばれた上は必ず成功させてみせる。プロジェクトリーダーに選ばれた以上は選ばれた上は必ず成功させてみせる. За бисээ ижоо гэдэг нь цаана уучлаарай үева шүү. За төслийн өдөртчээ сонгогдчихлоо. Төслийн өдөртчээ сонгогдсон. Тийм учраас мэдээж яг уу заавал энэ төслийг амжилттай болгож үзүүлнэ гэж. Куни о ханаре Нихонに住む上は十分の覚悟が必要である. 国を離れ日本に住む上は十分な覚悟が必要である. Эх орноос хол тийм ээ Японд амьдрахын тулд юу хэрэгтэй гэхээр бэлтгэл хэрэгтэй. 十分な覚悟十分な覚悟тийм ээ. За сэтгэл зүйн болоод би махбодын бэлтгэл маш сайн байх хэрэгтэй гэж ойлгож болох нэ. Тэгэхээр энэ жүүбүн но какого гэдэг юм бэлтгэлээ сайн хийчих юм бол яг нь харийн нутагт одоо зовж зүдрэх, ганцаардах, гэр орны санах гэдэг юм уу те. Энэ тал дээр л харьцангуй гайгүй боломжтой гэсэн илэрхийлж байгаа шиг байна. Дараагийн дүрм эру инай. За утга нь болохоор эру гэдэг нь декиру, инай гэдэг нь декинай. Орчуулах юм бол чадна, чадахгүй эсвэл боломжгүй гэж орчуулж болох нь тийм ээ. За ингэж шийдвэрлэл орцгоё. Чошо wa toki ni tansho ni nari iru. Чошо wa toki ni таnsho ni nari iru. За давуу тал toki ni үе заримдаа таnsho ni nari iru. Сул тал болох боломжтой гэж юм тийм ээ. За жишээлбэл үгтэй хитрхи ясааши юм байлаа гэж бодъё тийм үү. Уг нь бол ясааши байна чинь давуу тал чошо шүү дээ. Гэтэл
хит ясааши байсан чинь хүмүүс яах вэ? Тэр хүний тэр ясааши зан ашиглаад даврах магадлал бас бий. Энэ тохиолдолд яг нь ясаашисаа хитрэх юм бол бас таншны нарийн ирвч тийм ээ. Дараагийн хэлбэр имано кимочи ва котоба де и араваши инай. Имано кимочи ва котоба де и араваши инай. За одоогийн сэтгэл тийм ээ. Сэтгэл хөдлөлийг бол үгээр илэрхийлэх боломжгүй байна. Үгээр илэрхийлэхийг аргагүй гэж орчуулж болох нь. За өнөөдрийн хамгийн сүүлийн буюу 11-р дүрм болохоор орины гэж дүрм. Гол утга нь болохоор токины но кикайны тэгэх үед, ингэх үед тийм боломж гарвал, ийм боломж гарвал гэж орчуулж болох нь байна. Жишээ хэлбэрлэл орцгоё. О исогаши орины ожама шите мошиоке гозаймасен дешта. О исогаши орины ожама шите мошиоке гозаймасен дешта. Завгүй байхад нь төвөг уулзсанд үнэхээр уучлаарай. Дараагийн хэлбэр сенсей ваташи но куни ирашару орини ва го ренаку кудасай. Сенсей ваташи но куни ирашару орини ва го ренаку кудасай. Багшаа манай улсад ирэхэр болвол тийм ээ. Манай улсад ирэх боломж гарах юм бол та холбоо бариарай гэсэн утгатай хэлбэр байна. За ингээд өнөөдөр хэдүүлээ нийтдээ Япон хэлний N2 төвшний А-гийн нийтдээ 11 дүрм үзлээ. За дараагийн бичлэгээр яг өгөхөөр К-гийн дүрмүүд дээр уулзцгаая. Ингээд анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа. Түр баяртай.